ер нь бол хүмүүстэй их гоё харьцах хэвээр дүүнэрийг аяг хүндлэх хэвээр. Би миний нэг авууштай чанар бол хүмүүс надад намайг бас мэддэг байхаа. Би дүүнэрийг их хүндэлдэг. Ер нь бол дүүнэрийг л их харна штэ. Гоё. Дүүнэрийг л хайрлахгүй бол тэгэл хүн биш болно шүү. Тэгтээ дэрг байх цахыг бол хайрлах нь тодорхой. Одоо манайхан чи нэг тийм зам байна штэ. Дүүнэрийг нааш чи гэл. Тэ? Наадах хүнд бол нааш чи. Эвлэн аяг цай хийгээд гараад 3 уушраа авдаг гэдэг ч юм уу те. Нэг баарн суучил. За дүүнэр ор за. За тооцоог нийчрээ гэл гарч явах жишээ нэг юм уу. Чи ойрд нэг харагдахгүй байна те. Аягны амсар зуулгачихгүй гэл бааварлаа. Өөрөө авч өгсөй шүү дээ дүүнэртэй. Тэр дүү эзэн нэгэн цагт миний насан дээр ирэхэд дараагийн дүүдээ өгдөг болоорой. Тэгээл эн чи уламжлагдаал яв. Дүүнэрийг л хайрлах хэрэгтэй. Урам өгөх хэрэгтэй. Дүүнэр хөөх юм гацаанаас гарч ирж юу ч мэдэхгүй шүү дээ. Дүнгэж 10 дугаар анги төгсөөл оюутан болоод юу ч мэдэхгүй шүү дээ. Юу ч мэдэхгүй амтныг л заагаад өгчихөл дөө. Тий. Буян нь хэд дахин над руу насны эцтэй ирнэ үсттэй. Нэг чиглүүлээд өгчөл тий. Хизээ нэгэн цагт отхоо ах минь намайг нэг тэгжсэн даа гэд насны эц над дээр ирээ нэг баярлаа гэд нэг уйландаа тэр хүүхэд. Ийм мэдчлэн бид нар нэг ийм айгүй ойр зүрийн ойрхон мэдрэмжнийхээ байгаа юмдаа сэтгэл ханахгүй, байгаа юмдаа сэтгэл хандгүй болцсон нэг ийм шин чанараал болчих хэрэгтэй байна. Бүх юм биднэрт байгаа байхгүй юу? Байсан шүү дээ, ээж аав хоёр байсан, гэр бүл байсан, үр хүүхдүүд одоо байж гин хойштойгоо дахиад чи бид хоёр бурхан болно, ахаал үр хүүхдүүд маань үр хүүхдүүд төрүүлээл ингээд ахаал байна. Бүх юм байгаа биднэрт. Байгаа юмдаа сэтгэл хангалуун болчих. Байгаа юмгаа л хайрлж. Хүн болгоно эрэхтэй өөрийнхөө сав буянтайгаа ирдэг. Энэ ертөнцид. Хинээс ч хоолгүйгаагүй. Хинээс ч хувцсахгүй, өөрөө сав буянтайгаа ирдэг байхгүй юу? Тэр юмгаа л хайрлаад явчих. Тэрийг л жаахан хөгжүүлчих. Асар их мөнгөтэй байгаад хэрэггүй. Маш их зовлон. Шүн унд чадхаа байна. Асар их мөнгөний ард асар их шунал хүмүүс харж идэг. Асар их хар цагаан хил ам тийшээгээ харж идэг. Тэгээ би бол хурд хамтлагийг ерөөсө бити магт гэдэг байгаа шүү дээ. Ер нь бити магтаа хурд хамтлагийн дээр ард түмэн гэж байдаг. Ард түмний дээр юу вэ? Тэнгэр байна. Тэгээд болоо. Хүн ингэж л бодох хэрэгтэй. Мэдээж хууль, нийгмийн хууль, цааз юмдаа хязгаарлагдаж үүрэг хариуцлага хүлээлгүй яах вэ? Тэгтэл хизээч мартаж болохгүй. Юмыг мартна гэдэг амар аюултай. Хизээч хэнийгч мартаж хизээч ямар байснаа ямар цэгээ судалсноо анх ирсэн шигэ байгаарай гэдэг нэг айхтар үг өгдөө шүү дээ. Анх л ирсэн шигэ л байгаарай. Тэр үг л над миний дотор ингээд оршдог учраас би анх хүүхэд байсан шигэ л баймаар байна. Бүх амьдрал, бүх цаг үед. Үхэн хүртэл. Өмсөн зүүсэн зөөл, ундаг машинч гэдэг юм уу те. Ийм амар анхаарал тавьд юм санагдтыг. Би 18 онд манай надаа Insight гэдэг машин авч өгсөн байхгүй. Би тэр машиныг ундээ. Тэгээд одоо ингээл унаал явж штэ. Тэнгүүт ингээл хүмүүс харж мараал ингэж ярин заяа бүр аюу аим штэ. Өө энэ явж штэ. Манай яам машин унцсан ингэж мэгэл те. Тэгээд цааш машин тийм жолоож явж байгаа юм тэнэнгээр нь жоохон оруулсан ч яж магадгүй. Тэгээд саарл өнгөтэй болохоор бас эмгтээчүүд нэг машиныг ямар үндхийг та мэдж байгаа да те. Эмгтээ хүмүүс нэг ингээд эмгтээ хүмүүс ингэж явж байгаа л болох ойлжтэй гэр нэг оолгонд өгдөг ч юм уу. Тэгээд дээрэс нь Insight ундаг. Тэгсэн чинь нэг хөдөө бүр сумын төвийн гатаа штэ. Төв аймгийн нэг сумын төвийн гадаа зогсчихсон чинь нэг хоёр хүн гүйжрэл жоохон халамцсан хоёр ах. Тэгэл тэгснэ яг тухайд чинь би театраас арай гараагүйсэн 22 оны төгсгөл гэх юм да. Тэгсэн чинь цонх тогшоол тэгэл байна үжигчтэй байна те гэдэг нь өө тийм ээ тийм гэл шинээр амдааж бодохгүй тэгсэн чинь хэмүүн гэж хилээ эстэмстэй гэл өөр ингээл гайхал харж маалаа. Буугаад дээр нэг зураг даруулъя гэж бүр захраад тэгээ буужчаа зураг даруулчлаа. Тэгсэн чи хөөрхийн ста кино минь тоглодог гэсэн чи Insight унцсан гэж бүр тэгээ миний бүр амар гэдэгтэй байхгүй. Тэр миний аав авч өгсөн болохоор би тэр машин үнэхээр салхах хүсдэг байхгүй. Манай нөхөр намайг тэгтээ одоо ингээ солиоч эсвэл хоёр тал чинь тэн хийж өгөө гэх бүр тэгээд идэх байхгүй. Тэг үнэхээр салхах дургу. Тэрийг би 6 жил унж хахад нэг ч дуугаар солиулаагүй одоо хүртэл тийм машин байхгүй. Тэгэл очил амарчин гайгүй бахаа гэлээ. Нэг аав нь авч өгсөн чи гоё штэ гоё. Гайгүй юу гэл тэгэхээр бүр тэгээдсэн байхгүй. Өөр машин авах гэж яваад энэ өстой гоё машин гэд хэлсэн болооч тэр юм уу тэрнтэй чинь дорн тийм нэгний талд явж маваа. Тэгээд бүр сууж муугаад суунгуудаа хурдын ахтай дайралцнаа тэрнгээр татуулж гаргаач гинөө бүр ингээл амар их төвхтэй машин баггүй. Тэгээд би бүр яг тэр ахыг тэгж хэлэх нь бүр амар гидүү үдлээд
Ха би сарын 720,000 төгрөгийн цалин таашдаг гэдэгс аахгүй. Тухайн театрын цалин яг л тийм бисэн. Тэгээд тэгсэн чинь тийм үү гэдэг баг тийм нэг өрдөд явсан баха. Тэгээд би бүр боддог байхгүй. Үнэхээр ингээд хүн сайн сайхан харагдаж болно те. Гэхдээ яг өөрөө тийм чадвартай болвол тэр чадварынхаа дагуу байж болно. Зарим нэг үнцгээр хараад хаад яг тийм чадамжгүй өрнө тийм харагдах гэж зовж байгаа хүмүүсийг юм жоохон амар өрөвддөг. Жишээ нь аглуу хитээр бол одоо бараг 7-8 удаа хөөгдсөн шүү дээ сургуулаас. Аа. Жовтой хөөгдөж байгаа юм ч гэдэг чинь. Сүүлдээ хурлын арга ивийг олдог болж байгаа юм чинь. Аглуу хитээр чинь ягаад дандаа хурлаар ордог вэ гэхээр ууг нь хөрхий сургуулийнхаа хамгийн сайн нэрийг авч гарах юмнуудыг хийгээд ингээд давхиад байдаг. А тэгсэн юм хамгийн болохгүй бүтэхгүй юм битэр хийн. Сургуулийн том хаалганы цонх хагарч яхэд битэр хагалцсан байдаг байхгүй. Нөгөө оюутнууд чинь шилтэй байна гэж бодож ингээд бэлтгэж тонгороод цуцгаагаад нөгөө сургуулийн хаалбар энэ хоёр чинь сургуулийн эхнээс нь нураагаад хэллээ гэдэг байсан байхгүй юу. Кино драмын дооёд аглуу дооёо хоёр гэж бүтэхгүй асуудаг. Хаашаа та уг нэг тийм гоггүй царайтай биш шүү дээ. Тэр нь аглуу хад чирэгдээд идэг байсан юм хаашаа. Аглуу ч надад чирэгддэг байсан юм. Би чи гимгүү царайлчаад бас янз шүү дээ. Тэгээд эхний хурал дээр орлоо, технатын хурал болж байна. Би тэр шиг костюм бичиг өмсөд ирэхээр яс хуралд орох гэж байгаа мө гэдэг болсон сүүлдээ. Тэгээд костюм бичиг өмсөд тэгээд хурлаар хоёлаас сэнгэл орно шүү дээ. Ороод зогсонгууд эхлээд аюу тийм гутарж байгаа юм шиг зогсдог байхгүй хурлаар ингээд баахан багш нар тойроо суудсан. Энэ хоёроос та уг нь гайгүй юм хийдий. Тэгээд бие тооцсон байна гэж. Хөө тэнгүүл ингээд доошоо хараад зогсонгууд тэр кино дараамын оюутнууд ийм жүжигчин худлаа гутарж байгаа байхгүй энэ хоёр. Худлаа гоныг царайлаад харж ийн жүжиглж штэ эднэр гэл. Тэгэл хөөрэ доошоо харж болдгоо юм байна та гэж боддог байхгүй. Уудлгүй дараагийн хурлаар орж байгаа юм чинь. Костюм бичиг өмсөд дахиад ирж. Дахиад. Тэгээд оронгууд орхоос өмнө ярина хоёлаа. Хүш за доошоо харж болмооргүй юм байл шүү. Жүжиглж ийн гэдэг юм байл шүү. Хоёлаа жоохон дээш юм шиг харсгал зогсон шүү. За гэл орно өгч чинь. Тэгээд дахиад цаг нь болно дээш хараад зогсон. Хүнлөө харчихгүй санаатай ингээл чих улаачаа ингээл зогсоод. Тэгвэл бие тоцч. Бие тоц дээш хараад юу тоохгүй шүү энэ хоёр. Хүүрээ дээш харж болдго юм байна гэж бодож байна. Тэгээ хаашаа харах юм бэ нэр. Тэгвэл дараагийн удаа дуршлагтай болж байгаа байхгүй тийм чинь. Дараагийн удаа дахиад костюм бичиг өмсөн шүү дээ. Тэнгүүтээ за хөөш ярьж байгаа хүн нүдрүүл хараад бай хоёлаа гэж ордог байхгүй. Тэгэл багш нар загнууд яг нүдрүү нь харна. Дараагийн хүн загнахад яг л харна. Тэгэхээр чи нөгөө хэлэх үггүй болт юм байлээ шүү дээ. Хараад байгаа хүний чи яаж болдго юм байлээ шүү. Яг ингэж цоошилтэй. Тэгээ сүүлийн хурал дээр нэг хүн асуурсан бол битээр гэрээслийн биелүүлэх гэж битээр хөөгдөхөөс байхгүй юу? Ер нь хөөгдсөн л доо дараа нь. Тэрэн дээр болохоор жамин жавгаа шүү дээ өндөр биетэй боролдоо тоглолтоо. Жамин жавгаас үлдээ зүрхэн өвдөд. Хурал болохоо энэ нэг хоёр юм зогсож байгаа. Тэгээ зүрхэн өвдсөн. Тэгээ нэг өндөр хохгор үн ингээ бүхтийчтэй бай. Тэгээд хөөгөөрөө гэж түргэн цугаа явцсан шүү. Тэгээд бурхан минь битэл хүчээсэй гэж бодоод тэгээд өнгөрчих юм бол ингээд гэрээслийн ягаал тэгээд битээр яг хөөгдөн гэсэн чинь дахиад гатлуугийн гатууд онготол гарсан байхгүй юу? Тэгсэн чинь төд бодлого дахиад байхгүй. Дахиад орсон. Нөгөө манай амбигийн талигч амбигийн хүн том одоо эзнээ төрөөд. Эзнээ төрөөд. Эзнээ төрсэн болохоор бид нөгөө аминда дорндо тоглолт хийж мөнгө олж өгөх санаатай. Тэгээ соёлын төв өргөн дээр ингээд нэг жүжиг явж байсан хөрхий тожоож олооч гэдэг. Тэгээ жүжигийн маасанд одоо бид тэр ингээд дугуй төрсэн давхиж явсан чинь амби глюснес дуудаад яасан бэ? Жүжигийн дундуур. Гэсэн чинь манай хүү том хүү төрөх гээд байна. Хэдүүлээ явъя. Дорнд ороод ий. Мантнаас хэдэн төрөх хэрэгтэй байна. Одоо гадаа машин үлээж чинь суугаа явчих хүү гэхгүй. Жүжигээ яах юм гэсэн чинь жүжиг ямар мат юм гэлээ. Хүүхэд төрөх гээд авчих гэлээ. Тийм за гэд хувцас солиод жүжигэн дундуур яваад гисэн. Соёлын төв өргөний гаднаас Айрмын театрын жүжиг тоглож байсан. Тэр жүжиг яасан. Жүжиг мэдхгүй тэгээд дууссан юм байгаа. Тэгээ гарахтаа би тэр ингэсэн байхгүй. За аглуу болохоор өвөө нас орцсон болохоор өвөө нас орцсон гэж манийга хэлж ирэхгүй. Тэгээ би болохоор за би ирж байгаа өөр өчн олё гэд яваад гисэн. Тэгээд орондод очиод амбида тоглолт хийж өгөөд галтар царай 999 гэдэг тийм сонь тоглолт хийгээд тэгээд бид нар баг сар болчоод хүрээд ирсэн чинь тэгээ хөөгдгөр болсон байхгүй. Тэгсэн чинь анги хичээлээ анги хайж явсан гэд эцэг ихэд дуудаж ирээ. Одоо та хоёрт ярихгүй. Аав ээжтэй чинь цуг байлгаж байгаад ярина гэлээ. За. Тэгтэр би тэр нөгөө соёлын гадаагаар автобусны бодлын тэр чинь сууж байгаа. Ерөөсөө за аав ээжгээ авчирч хэрэггүй алуулах байхаа. Хоёулын эндээс аав ээж олчихъя гэд. Тэгээ автобусны бодол дээрээс аав ээж хайлаа. Тэгээ нэг ахаас ахаа ингээд та ороод ингээд нэг жоохон л загнан дөө гайгүй загнанөө. Та манаа ингээд ах болоод орчооч төхөө гэдсэн чинь нэг ах өрхий дагаад явсан байхгүй юу. За амар загнахгүйсээ загнахгүй та манаа ах шүү гэд. Тэгээд аглууд авч олдсонгүй ээж олдсонгүй ахч олдсонгүй.
Би нэг муу ахтай болоод орлоо. Тэсэн чинь нөгөө хурдлын хойшлоо маргааш болчихлоо. За яалч явахгүй л ээж аваагаа авчрахгүй болохгүй юм байна гэв. Тэгээ би аавыгаа аваад. За. Аглоо ээжтэйгээ. За хурлаар госчон бижиг хүмүүсэл ирлээ дээ орлоо. Тэгсэн чинь ангин чинь. Одоо бие тооцсон одоо тий. Одоо ингээл ерөөсө бүтэн сар хичээл хайж явсан. Тэгээ битээр нөгөө амбигаа бас баллаа хийчихгүй гэдэг тоглолтоор ингэж явсан бүснэ хэлэхгүй байгаа байхгүй. Тэгсэн чинь манай ангийн нөгөө нэг аглуу нөгөө өвөөгөө нас орцсон гэж хэлээрэй гэсэн чинь нөгөө эргүүн андуураад имээ гэж хэлчих. Тэгсэн чинь имээ 8-д байгаад идэг. Яг үү. Уг нь өнгөрцөн үний нэрийг барьчих гэсэн чинь. Тэгсэн чинь ээж нь хэлж шүү. Уртаа багш. Энэ Батулга одоо имээ нас орсон гэж явсан бах юм. Имээ нас орсон юм гэлтэй. Тэгсэн чинь ээж нь уулцсан. Аглог ээж. Имээ 8-д байгаа шүү дээ хөөх юм гэж уйлаад дунлаа. Имээг оршоо. Хөөх юм настаа хүүхнийг үхүүлж яахад уучигээ завхиж авч байна. Хүүдээ гал тэгэл уйлаа майлаа боллоо. Тэгсэн чинь манай ааваас асууж байна. За энэ дөрцсөрөг одоо ингэ сургуулаас өнөө. Та юу гэж бодож шадуугаа гэлтгэлээ. Тэгсэн чинь манай аав байж одоо хөөлгүй яах вэ гэтгэлээ шүү. Би ч батал явчихлаа. Тэгсэн чинь одоо миний хүү одоо ингээ багш нарынхаа одоо дургууг нүргээ те одоо ингээ та нарын сэтгэл санаа нийцэх бол одоо хөөхөөс яах вэ? Би бол одоо хүүгээ аваа явчихна уу. Заавал одоо та нарыг зовоон энэ ч байлгаад яах вэ? Гэтгэлээ. Би аавда гомдох ч биш баярлах ч биш те. Тэгтээ манай аав амар тэр багш нар ч хүртэл ингээ гайхчихж байгаа байхгүй. Нөгөө аглуугийн ч амар өнгөөл миний хүүгүүлдэ гэж хэлсэн. Манай аав ч хөөхөөд идэг. Тэгсэн чинь ингээ нэг аавын тэр нэг нуруу манай аав нэг том биетэй юм шиг л. Гэтэ тийм аюу тийм горцд байсан байхгүй. Тэгсэн чинь ах нь уйлчлаа. Өөрөө мэдлгүй нулимс гараад. Тэгсэн чинь нулимс гарахаар чинь нус цуг гардаг юм хог биш. Тэр үед ямар нохон баасных нь нусны ачаар надад байх юм бэ? Ийм салфет гэж байхгүйсэн үе шүү дээ. Нөгөө мод ангиагаараа нус алчаад зүгээр нус алчаад л нөгөө мө ганц сайныхаа урлаар ордог улаан зангиагаа зүгээр гачин болгоод аялаа. Тэгсэн чинь за татууд онгот энэ хоёр юу тэгэл хөрх юм. Дээсэн дөрөнд дэр л яваад байгаа шүү дээ. Ер нь бол нэг гайгүй нэг юм хийгээд гайгүй оюутнууд байсан болохоор ингээд хөрх юм ингээ хараад ахгүй.